Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Японы аимшигын төрлийн Dollhouse киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Японы ингэн нэгэн өглөө Май охин найзуудтайгаа нуугдаж тоглоно. Ээж Йошин дэлгүүр гарахаас өмнө савтай хутгнуудаа нууж хүүхдүүд гэмтэж болох бүхэл зүйлсийг шалгав. Йошиг дэлгүүрээс ирэхэд охин нь огтоо олдохгүй байх бөгөөд найзууд нь ч хаана байгааг нь мэдэхгүй байлаа. Йоши аргагүй ирэхэнд цагдаад дуудлага өгч удалгүй нөхөр Ямамотонч гэртээ ирнэ. Охин нь өмнө нь хизээч хэлэлгүйгээр гэрээсээ гарч үзээгүй болохоор эцэг эхт нь мэдэх зүйл огт байсангүй. Ямар ч тач цагдаа нар мөрдлөгөө эхлүүлж Йоши Ямамото хоёр сайн мэдээ хүлээсээр. Охины гутал гэртээ байгаа нь бүрч хачин байлаа. Йоши бодолд автчих байх үедээ ширээн дээрээ санамсаргүй ундаа асахчих нь тэр. Улмар Йоши бүтээлгийг хуулж угаалгын машинд хийх үедээ аимшигтай зүйл олж харлаа. Тэдний бяцхан охин угаалгын машинд орж түгжигдээд тэндээ амьсгал хураасан байгааг хараад Йоши аимшигтайгаар хашгирна. Аимшигтай ослоос хойш бүтэн жил өнгөрөхөд Йоши угаалгын машинаа гаргаж хайсан байх бөгөөд тэрээр маш их сэтгэлийн хямралд өртсөн байв. Йоши сэтгэл засах цуглаанд очтогч огтоо дээрдэхгүй хардарсан зүйч шиг өнгөрсөн нь түүнийг зовоосоор. Йоши охин нь амьсгал хураасан цагаас хойш гэр орноо огтоо цэвэрлэхэ болж хадам ээж нь ирээд Йошиг бүрэл дордож байгааг нь анзааран ойролцох хийдийн танилцуулгыг өглөө. Йоши тагтан дээрээ тэр танилцуулгыг сонирхож байх үед салхисий гэж танилцуулга гараас нь мултарчхав. Тэрээр гэрээсээ гарч танилцуулгын араас хөөх ба ягаад ч юм танилцуулга салхинд тугтсаар хуучин эдэллийн задгай зах руу хийсэн. Йоши танилцуулга олдогч түүний анхаарлыг өөр зүйл татав. Тэр нь эртний хийцтэй халтар хүүхэлдээ. Ямамотог гэртээ ирэхэд Йоши дуу аялан хоол хийж байснаар Ямамоточ баярлаж хоолны ширээний ард суухдаа өнөөх хүүхэлдээг хараад цочлоо. Тэр цагаас хойш Йоши хүүхэлдээг яг л жоохон хүүхэд шиг хайрлаж үсийг нь самнаж хумсыг нь авч арчлана. Бүр хүүхэлдээн үсийг нь нас барсан охиных шиг тайрчээ. Йошигийн сэтгэл санааны байдал ч дээрдэж тэр шөндөө 50 унтаж чаддаг болсон байх ба түүний сэтгэл санааны байдал дээрцнийг нь эмчин батлана. Йоши хашаач явсан хүүхэлдээг авч явах болж тэд аялалт ч явж шинэ угаалгын машин ч авав. Удалгүй Йоши жирэмсэн болж хосууд шинэ хүүхдээ үлгэдэж Мэй гэж нэрлэлээ. Харин хүүхэлдээ онцгой нэгэн байхаа болж зүгээр л буланд хаягдсан тоглоом болж хуйрав. Нэг удаа хүүхэлдээн үс нярайн хүзүүг ороож байгааг Йоши мэдээд анх авахт нь байсан шилэн хоргонд нь хийгээд хүүхэлдээг нэг мөсөн далд хийх нь тэр. 5 жилийн дараа Мэй охин шилэн бөмбөгнүүдээ санамсаргүй унгааж нэг нь өнхөрсөөр шүүгээрөө орсноор охин араас нь ороод удалгүй хүүхэлдээг олно. Мэй хүүхэлдээгээ ээждээ үзүүлээд түүнийг Ая гэж нэрлэв. Харин Йошигийн дурсамж нь сэтэрч дараа нь хүүхэлдээн үс болон хумс нь хитэх ургасан байгааг анзаарлаа. Йоши нөхөртөө энэ талаар хэлдэгч Ямамото төдийлөн тоосонгүй. Удахгүй гэрээс нь маш их үс олдох болж Мэй охин ч хүүхэлдээтэйгээ ярьж байгаа харагдах болов. Нөгөөрөө охин нь Ая намайг өвтгөхөд байна гэж хэлээд ээжийнхээ өвөрт ороход Йоши төдийлөн их зүйл бодлогүй охиноо буцааж оронд нь хэвтүүллээ. Хэд хоногийн дараа Йоши найзтайгаа гэртээ ирэхэд найзынх нь охин ч бас дагаж ирэв. Ээжүүд нь цай ууж ярилцах хооронд Мэй хүүхэлдээгээ ярьдаг гэж гайхуулах ба найз нь итгэхгүй хүүхэлдээг булаацалдана. Удахгүй найзынх нь охин гараа хэд хазуулсан байдалтай орж ирэхэд Йоши охиноо хадсан гэж боддогч Мэй өөрийгөө биш гэж хариулав. Мэй охин толгойдоо цаасан уу туглах болж эгчийг нь дурсах ээжтэй өөрийгөө эгчхүү гэж муухай ашиглаж эхлэх ба нэг удаа эгчийнхээ зургуудыг балалчихсан байх нь тэр. Улмар Йоши уурлаж охиноо буруутгах үедээ гаран дээр нь майжуулсан орон байгааг олж харав. Йоши цэцэрлэгийн багштай уулзахад багш нь Мэйгийн зурсан аимшигтай зургуудыг үзүүлнэ. Үүн дээр хэн мэдэгдэхгүй 2 хүн дүүжлүүлсэн байгаагаар дүрсэлсэн байлаа. Тэр орой Йошиг унтж байх үед охин нь өвөрт нь орж ирэхэд Йошид нэг л хачин санагдаж гэрлээ асаахад хүүхэлдээ байх нь тэр. Йоши хүүхэлдээгээс салахаар шийдэж охиноо цэцэрлэгтээ явах үед хүүхэлдээг нь уутанд баглаад хогийн цэг дээр хаялаа. Йоши гэртээ ороод хоол хийж байхад нь хаалга онгойхон сонсогдож охиноо гэж бодоод өөдрүүгээ хартал хүүхэлдээ коридорт нь сууж байх нь тэр. Шоконд орсон Йоши шууд л хүүхэлдээг эл дүрээр эвдэртэл нь нүдэж хэсэг суугаад охиныхоо өрөө рүү харахад хүүхэлдээ орон дээр сууж байлаа. Аимшигтай нь Йоши охиноо хөнөөсөн байх ба азар энэ бүхэн хард гарсан зүүд байв. Орцны жижүүр том оврын хогийг дусад нь хаяарай гэж бичээд хүүхэлдээг нь буцааж гэрийнх нь гадаа тавьсан байх бөгөөд Йоши хүлээж байгаад хогны машин ирэхэд
хүүхэлдэйг ачууллаа. Удалгүй хогны машинд хүүхэд тавьчуулагдсан гэхэд дуудлагаар цагдаа түргэн ирсэн байх ба Йошиг гараад очтол охин нь цэцэрлэгээсээ тарчихсан хүүхэлдэйг тэрвэрсээр ээж дээрээ ирнэ. Йоши унтаж чадахгүй хүүхэлдэйг сэжиглэж охиныхоо өрөөнд тавьсан камераар хянаж эхлэв. Тэгээд Йоши хүүхэлдэйг яриад байна гэж нөхөртөө хэлдэгч Ямамото итгэсэнгүй. Йоши дахиад сэтгцийн эмээ ууж эхлэх ба нэгэн бороотой өдөр Мэй охин хүүхэлдээгээ тэрвэрсээр "Аяа тогломоор байна гинэ" гэж хэлээд тэд нуугдаж тоглохоор боллоо. Йошиг охиноо хайж өрөөнөөс гарахад Мэй ард нь хаалгыг нь хааж байгаа харагдах ба хаалга шилэн цонхтой учир тодхон харагдана. Гэтэл Йошигийн араар хүн гүөх шиг болж тэрээр араас нь өрөөнд ороход өрөөнд нэгээс олон хүн байх шиг санагдана. Улмаар Йошигийн толгойн эргэж орхив. Йоши чимээ дагсаар угаалгын өрөөнд очиход Мэйгийн гар угаалганы машинаас зухалсан байх ба Йоши дөхөд очиод харвал тэр нь сэжгийн царайтай хүүхэлтэй байх нь тэр. Улмаар хүүхэлтэй Йоши руу үсэрч ирээд зүүгтгэхэд Йоши айсандаа хүүхэлтэйг шал руу хүчтэй шидчихв. Гайхмаар нь шидэгдсэн хүүхэлтэй нь охин Мэй нь байж таарав. Тэгэд Йоши эмнэлэгт очиж Мэйг үзүүлэхэд эмч Ямамототой тусдаа уулзан охины биен дээр байгаа шархнуудыг үзүүлээд үүнийг хийсэн хүнийг Йоши гэж бодцгооно. Ямамото Йошитой уулзаж энэ талаар хэлэхэд Йошигийн гарн дээр ч маш олон сорив үлдсэн байв. Йоши нөхрөөсөө хүүхэлдэйг оролцох сүмд өгч шатаалгахыг хүсснээр Ямамото гэртээ ирээд сүм рүү залгаж асуухад хүүхэлдэйг шатах ёслол эх сард болно гэж хариуллаа. Ямар ч тач Ямамото хүүхэлдээ болон шилэн хоргоны зургийг авч хийд рүү илгээгээд дараа нь хүүхэлдийн шилэн хоргыг эргүүлж тойруулан шалгаж үзээд хүүхэлдэйг бүтээсэн хүнийхэн нэрийг Кокичи Ясумото гэдгийг олж мэднэ. Интернетээс уг хүний талаар судалж үзэхэд Кокичи Ясумото бараг 100-аад жилийн өмнөх маш алдартай хүүхэлдээ бүтээгч байх бөгөөд Ямамотогийн гэрт байх энэ хүүхэлдээ бол тэр урлаачийн охиндоо зориулж урлсан бүтээл байх ажээ. Энэ үед сүмээс залгаж хүүхэлдэйн зургийг шалгасан гэх ба энэ хүүхэлдээнд яаралтай ёслол хийх ёстой гэдгийг хэлнэ. Ямамото үргэлжлүүлэн судлаад энэ амьд хүүхэлдэйн талаарх влог хүртэл орсон байгааг олж үзв. Энэ үед Мэй охин эмээгэндээ хонж байгаа ба ээж нь нөхөртөөгөө уцаар ярьж байгаад хөргөгчнөөс юм авах хооронд Мэй охин эмээгийнхээ нуруунд зүүгдэнэ. Эмээ нач охиноо гэж бодож байсан ч үнэн дээр Мэй орон дээрээ унтаж байх ба нуруунд нь хүүхэлдээ зүүгдсэн байх нь тэр. Улмаар айсан эмгэн хүүхэлдэйг харанхуй өрөөнд хийж орхилоо. Ямамото гүнзгийрүүлэн судлаад хүүхэлдэйн талаар илүү ихийг мэдэж бас тэр өдөр эхнэр нь түүнд сонсуулах гээд байсан охиных нөрөөний камерт бичигдсэн дүрсийг олж сонсоод бүхнийг гадарлаж шууд л хүүхэлдэйг авахар замдаа гарна. Энэ хооронд Мэй охин алга болсон байх ба эмээ гарч хайсаар нэгэн гүүрэн дээр Мэй сууж байгааг олж хараад дөхөх үед охин гүүрнээс үсрэх гэж байлаа. Ямамотог ирэхэд ээж нь байхгүй, харин Мэй хүүхэлдэйг чирсээр гадаа явж байв. Удалгүй цагдаа нар Ямамотогийн ээжийг нь авч ирээд мөрдөгч түүнтэй уулзан гүүрэн дээрх хяналтын камерт бичигдсэн бичлэгийг үзүүлв. Бичлэгт ээж нь Мэйг гүүрний хаалтаас буулгаж байгаа харагдах ба удалгүй яг Мэй шиг охин гүйж ирээд ээж дээр нь наалдаж тэмцэлдэж байгаа бичлэг байлаа. Ямамото ээжийнхээ гарыг шалгахад хадсан уул мөрөөд тод харагдана. Маргааш нь сүмээс хүн ирж хүүхэлдэйг авч яваад удалгүй шатаах ёслол эхлэв. Ямамото шатаж буй хүүхэлдэйн бичлэгийг хийж Йоши руу илгэв. Ингээд л бүх зүйл дууслаа гэж бодож байсан ч үнэндээ хурамч хүүхэлдэйг оронд нь шатаажээ. Аяа маш ховор төрлийн хүүхэлдэй учраас сүмийн ажилтан шатаахгүйгээр зарахаар шийджээ. Гэвч тэр ажилтан хүүхэлдэйг зөөврлөх замдаа хүүхэлдээнд хорлогдож амиа алдана. Удалгүй ламтан хүүхэлдэйг авчираад болсон бүхнийг хэлээд илүү мэрэгжлийн хүнд хандахыг хүсв. Ямамото хүүхэлдэйг өрөөндөө байлгаж байх үедээ хүүхэлдэй ариусгалын мэрэгжилтэнтэй утсаар ярьж болоод байгаа зүйлсийг тайлбарлана. Мэрэгжилтэн Ямамотод өөрийг нь очтол хүүхэлдээнд хэнийгч битгий хүргээрэй гэж анхаарууллаа. Энэ үед нэгэн совилогч орж ирээд хүүхэлдэйг сонирхож дараа нь дотроос нь сонин чимээ гарч байна гэж хэлэхэд Ямамото сэгсэрч үзнэ. Гэтэл хүүхэлдэйн амнаас шүд унаж совилогч хараад хүүхдийн шүд байна гэж хэлэхэд Ямамото хүүхэлдэйг эхоогоор шалгахаар шийдэв. Гайхмаар нь хүүхэлдэй яг л хүн шиг арга ястай байж таарлаа. Удалгүй цагдаагийн газраас мөрдөгч ирж хүүхэлдэйг хурааж авахар болсноо хэлэхэд хосууд тэдэнд даатгсан нь дээр гэж үзнэ. Мөрдөгчийг гаргаж өгөх үед хүүхэлдэй ариусгалын мэрэгжилтэн ирж таарах ба тэрээр хүүхэлдэйг тэрсэн мөрдөгчдөр ирээд хүүхэлдэйн зургийг нь авч мөрдөгчд өгөөд энэ хэргийг та нар шийдэж чадахгүй л байхаа да
гэв. Мөрдөгч хүүхэлдэйг зөөвөрлөж цагдаагийн газар руу явах үед хосууд мэрэгжилтний хамт араас нь дагна. Удалгүй мэрэгжилтний дарсан зураг тодорох үед мөрдөгч харахад хүүхэлдэйн царай аимшигтай харагдана. Мөрдөгч хажуудаас улгасан хүүхэлдээ рүүгээ хартал хүүхэлдээ алга болсон байх ба урд зам дээр нь гэнэт хүүхэд гарч ирээд машин доогуур нь орчихон тэр. Мөрдөгчийн араас нөгөө хэд гүйцэд иртэл мөрдөгч хүүхэлдэйг тэрвэрчихсэн уйлаад сууж байв. Мэрэгжилтэн очиод мөрдөгчийг ариусгаад хүүхэлдэйг гараас нь авч тусгай модон авдарт хийлээ. Үүний дараа мэрэгжилтэн хосуудын хамт аяа хүүхэлдэйг маш олон жил хайж ирсэн Сожи Икея гэх өвгөн дээр очино. Хосуудыг очиход Сожи Икея өвөө өөрийн мэдэх түүхээ хуваалцав. Сожи Икея залуудаа цагдаа байсан ба урлаач Кокичи Ясумото өөрөө хэрэгэ хүлээхээр цагдаагийн газар ирж байсан ажээ. Урлаач Кокичи Ясумотогийн охин хүнд өвчтэй байсан бөгөөд эхнэр нь энэ зовлонг нэг мөр дуусгахын тулд урлаач Кокичи Ясумотог байхгүй хооронд өөрийгөө болон охиноо дүүжилжээ. Гэвч эхнэрийнх нь олсон дасарч зөвхөн Ая охин л нас барсан байна. Эхнэрийнхээ гэмт хэргийг нуухын тулд Кокичи Ясумото охиныхоо ясан дээр хүүхэлдээ бүтээж охиныхоо үс болон хумсыг нь шигтгэж өгчээ. Кокичи Ясумотогийн эхнэрийнх нь бие муудаж эхлэхэд тэрээр нэг гэрээслэл үлдээсэн ба тэр нь Канажима арал дээр өөрийг нь оршуулахдаа авсан дотор нь хүүхэлдэйг хамт булаарай гэж үлдээсэн байж. Сожи Икея өвөө Канажима арал дээрээс авсыг олсон ч дотор нь зөвхөн Кокичи Ясумотогийн эхнэр Тайкогийн зогтсол байсан байна. Тэр цагаас хойш Сожи Икея насаараа Ая хүүхэлдэйг хайсан ч олоогүй байж. Ингээд Йоши Ямамото мэрэгжилтэн 3 хоорондоо зөвшөлдөөд хүүхэлдэйг буцааж ээжийнх нь булшинт хийхээр шийдээд Канажима арал руу замдаа гарна. Тэд Канажима арлын хажууханд ирээд нэгэн буудалд хоноглохдоо Канажима арлын газрын зурагнаас булшны байрлалыг олох зан үйл хийв. Тэгэх үедээ Аягийн латтай модон савыг дэлгэхэд хамар сэтлэн муухай үнэр ханхалж хүүхэлдэйн царай ой гутмаар муухай харагдана. Удалгүй Ая жинхэнэ хүчээ гарган цахилгаан дасалдаж байшин дөргиж дараа нь Ая модон савнаасаа мултарлаа. Түүнийг барьж авах гэж нилээдгүй юм болох бөгөөд харамсалтай нь мэрэгжилтэн хадаасан дээр гიშгэж хөлөө хүнд гэмтэв. Ямар ч тач мэрэгжилтэн булш байрлаж болох хэсгийг мэдсэн болохоор Йоши Ямамото 2 металл илрүүлэгч аваад булшийг олохоор арал дээр очлоо. Тэд удаан хайсны эцэст булшийг олж хүүхэлдэйг байрлуулна. Гэвч санамсаргүйгээр нас барсан охиныхоо зургийг унгааж Йоши бууж авахар болов. Йошиг доошоо булш руу буухад Ая шуудаага задлж гарч ирээд Йошиг явуулахгүй хэсэг тэмцэлдэнэ. Йоши арай гэж булшнаас гараад тагийг нь хаахад Йошигийн үс булшны тагнд тавьчуулагдаж дотогшоо татагдахад Йоши аргагүй ирэхэнд охиныхоо зургийг хагалж шилээр нь үсээ тайрлаа. Хосуудыг гэртээ ирэхэд охин нь угтах ба Мэй шууд л гүйж ирээд ээжигээ тэвэрнэ. Гэвч түүний тэврэлт чангарч эхлэхэд Йоши сэжиг авч толинд ойлгоод харахад охин нь биш Ая байж таарав. Энэ үед Ямамотод угаалгын өрөөнөөс чимээ сонсогдож яваад очтол нас барсан анхны охин Майин угаалгын машин дотор гатсан байдалтай тусламж гуйсаар. Ямамото хүрзээр угаалгын машинаа балбаж эцэст нь охиноо гаргаж авав. Энэ үед аимшигтай үнэн илэрнэ. Тэд арлаас ирэхдээ хоёулахнаа ирээгүй ба тэд өөрсдийн нас барсан охин Майгч авчирчээ. Гэхдээ тэр нь Май биш, үнэн дээр Ая хүүхэлдэй байсан юм. Ая нас барсан охин Майийн зургийг ашиглан түүний дурсамжийг эцэгт нь харагдуулж тэдний толгойг угаасан байлаа. Энэ үед мэрэгжилтэн Ямамотогийн ээжтэй уулзаж хосуудын гэрт ирээд Мэй охиныг машиндаа үлдээж дотгошоо орцгооно. Тэдний ярианаас Йоши Ямамото 2 сураггүй алга болоод 7 хонсон нь тодорхой болно. Мэргэжилтэн хосуудын охины өрөөнд хийгдсэн бичлэгийг үзээд нэг зүйлийг ойлгоно. Тэд хизээч хүүхэлдэйг аралд хүргэж болохгүй байжээ. Учир нь Ая хизээч төрсөн ээжтэй хайртай байгаагүй. Төрсөн ээж нь түүнийг байнга л зодож дарчлаадаг байсан болохоор Ая эхийн хайр гэдэг зүйлийг огтхонч мэдрээгүй өссөн байж. Харин Йоши түүнийг эхийн хайраар хайрлаж өмнө нь хизээч мэдэрч үзээгүй тийм л мэдрэмжийг өгсөн болохоор Ая тэднийг үр давах гэж албар арал руу чиглүүлжээ. Йоши Ямамото 2 Май охиноо хүүхдийн тэрэгэн дээр суулгаан гэрээсээ гарч явах ба тэднийг машин дотроос охин Мэйн харж дуудаж байгаач хосууд түүнийг огт сонссонгүй. Улмаар Мэй охин хүүхдийн тэрэгэн дээр Ая сууж байгааг тодоос тод харж байгаагаар кино төгсдөг.